Сайн байцгаана уу? За. Үлдээ сайхан бүрхэг тэнгэрийн өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. Дөрөв насаараа ажилдаа гардгаараа гараад явдгаараа явж байна. Ард ажил төрлийг бийс завгүй байна. За үгээр тэгээд энэ удаагийнхан блогийг хийя. Хэсний мэдэгдъя. За өнгөрсөн 7 хоногудаар сонин сайхан юу вэ гэвэл одоо төвөрлөн ярина та бүхэнд. За гройдл хийдлээр очисон чинь машины нөгөө лифт байдаг шүү дээ. Дээш доош өргөдөг. Тэр лифт маань ажиллаж байгаа зогссон. Тэгээд дэрийг засуулах гад засварчин дуудсан. Засварчин нэг 2 цагийн дараа ирсэн. Тэгээ 2 дэлгүүр төргөл хийх ёстой шүү дээ 4 насаараа. Тэгсэн чи тэрийг амжаагүй. Нэг дэлгүүрт төргсөн. Яг л тэн чинь амар их цаг алдсан. Нөгөө лифт ажиллахгүй болохоо бараагаа буулгаж чадахгүй. Тэгээ нөгөө дабл стакераар би нэг өргөж буулгадаг шүү дээ. Ядж ах тэр дабл стакер нь ажиллахгүй тэр дэлгүүрийн хэвдэрсэн байсан. Тэгээ тэндээ жоохон цаг алдлаа. Бараг 10 цаг нэг дэлгүүр дээр өнгөчлөө. Тэгээд 2 дахь дэлгүүр хөргөлдөө өргөж өгч чадсангүй. Ягаад гэвэл цаг байхгүй. Миний жолоо барих цаг дууссан. Тэгээд нэг дэлгүүр хөргөж өглөө. Тэгээд засварчин ирээд янз бүр тэр бичлэгийн таанаар тайлт харуулъя. Ажиллахаа байсан байхгүй. Засварчин янзлж байна. Тэгээ бас Лондонд бас нэг нууц газар байдгийг бас тэр бичлэгийг та нартай хуваалцъя. Тэр ямар бичлэг вэ гэвэл штэ. Нөгөө Tower Bridge нөгөө зууштай очиод байдаг Tower Bridge байна штэ. Тэр Tower Bridge чинь хүмүүс дандаа нөгөө зуурч дандаа дээгүүр нь явдаг байхгүй. Дээгүүр нь яваа зураг авахуулаад доороос нь яг гэдэг голынхын тэр доор Thames нуурынхаа ирэг дээрээс дээшээ авдаг байхгүй. Бүр доор нь орж. Тэр хаана байдгүй гэдгийг би та бүхэнд бичлэгдээ бас харуулна. Одоо энийг урд нь би мэддэг байсан л да. Тэгээ яг угаасаа би энэ амьдэрдэг болохоо дэгүүр чи байнга явдаг. Гэхдээ угаасаа мэдсэн байсан. Тэгээд ингээд хүмүүсийг хараад ихнэ ерөнхийдөө ер нь тэрийг мэддэггүй. Дандаа дээр очиж зураг авахуулаад дээр нь гоё сайхныг нь харчаад яваад өгдөг. Яг доороос нь хараад яг ирэг дээрээ зогсоод яг нөгөө дэлгэний хажуу зогсож байгаа да. Бас харж болдог байхгүй юу? За та нарт энэ бичлэгийг бас халт хариулъя. Харуулъя. Лондоны мэддэггүй хүмүүсийн мэддэггүй нэг юм байна. Энэ бол тэгээд энэ хэсгийг бол хүмүүс бол мэддэггүй. Яг ингээд гүүрэн доороосоо бас харж удаа гэдэг. Энэ хаалгаар орж ирээд ингээд чигээр авсан. Энэ гүүр яадаг үлээ хараа. Онгоод тий. Онгоохтой болохоор ингээ хоёр талд машинуудыг зогсоож байгаад газ онгоогоод яадаг нэг усан онгоц гаргадаг. Өндөр усан онгоц гаргадаг. Одоо яг би өнөөдөр 5-аас ажилтаа тэгээд 5 болж байгаа болохоор 3 өнгөрөөд 4 болж байгаа болохоор
зам жоохон трафиктэй байна. Ажил гараад замаараа түш хийх ёстой. За түшээ би яаж хийдэг вэ гэхээр шүү дээ тий. Та нартаас хуваалцчихлээ. Түшийг бол би ингэж хийжтэй. Одоо дизель шэлээс би нэг юу авдаг шүү дээ. Том тэрэндээ түш шахдаг шүү дээ. Тэгээд тэд нар чинь ингээд 400 500 паунд 600 паунд гэдэг янз янзаар би шахдаг байхгүй юу. Тэгвэл готл чинь тэрнийхээ нөгөө шэлийн нөгөө апын татсан. Тэгээд тэн дээр point цуглуулдаг байхгүй юу. Тэгээд 2000 поинтоор 10 паунд нь түшийг хэрэг өгдөг байхгүй юу шэл чинь. Тэгээд би тэрийгэ цуглуулж ягаад шэлээс поинтоор түшиж авдаг надаа. Бас ийм арга байдаг шүү манайхаа. Гэтэ том тэрэгний түш шахаж байгаа хүмүүст бол их point цуглана. Яг жижиг тэрэгнийх ч бол бага шахдаг болгоо бага цуглана л да. Тэгээ би ингэж түлшээ бас шахах бас хэмнэлттэй. Би чи өдөр болгоо ийшээ наашаа гэж холигч байгаа болохоор трафиктэй үедээ би ажил руугаа бараг цаг явчихна. Трафик гайгүй бол 30 минут явчихна. Одоо би орой ажиллаад өөрөөр ажиллаад хараад байгаа 2 3-ыг л хараад явхад чинь трафик байхгүй болчихдог байхгүй Лондонд. Тэгэхээр 30 минут яваад ирд юм да бараг тэр хавцаал. Өдөрт гараа явбал би ч бараг трафикаас шалтгаалаад нэг цаг явдаг. Тийм байна. Өөр хин энэ дэсцэн гэж би шэл рүү орж зогсож байна. Одоо түшээ авчид явахгүй. Миш тоосч. Уртлах нэвдэрчиж. За ойлгохтой. За тэгээд боловчтойгоо цуг байгаарай. Өнөөдөр ажил дээр очиж сонь сайхныг үзүүлээ. Би шоорч түшээ авлаа. Тэгээд ажил дээр очиод уулзъя. Cheers guys. Тэгээ явсаар гад ирлээ. Тэгээ явжсэн чинь сая залгаад намайг энд авчирсан. Тийм байна. Яагаад энд авчирсан бэ гэсэн чинь нэг машин нэг лорри ажиллахгүй нэ. Тэгээд чи эндээс ирээд Нортхидээс ирээд юу авах гээд нэг лорри чигүүлтэн аваад өнөөдөр чи ажиллаа хийгнэ. Тэгээд Нортхидийн салбар руу шууд явчлаа. Тэгээ явсаар гал ирлээ. Зорж лорриг авъя да. Өдрийн болог тэгээд адал явлаар эхэлж байна да. Ийшээгээ ирэхлээр би дараа нь оройд ч тардгийн. Болон даа бол. Код игээд тэгээд ороод байгаа. За. Очтой ажил. Эдийн салбар их жоохон жолооч нараа сонсох нь их юу гэсэн. Замбраагүй гэсэн. Бохор замбраагүй. Манай дээр ажилладаг бас салбар болохоо гоё цэвэрхэн бүх юмд гоё замбраатай импс ихтэй гэдэг гэсэн. Эднийх ямар замбраагүй гэдэл жолооч нар энд ажиллах аваар дургу. Манай салбар дээр ажиллах дуртай гинэ. Энд бол гоё байгальтай юм аа. Зайлсаа очоод машин аваад тэ. Нэг гэрэл нь ажилладаг ба. Машины үйлчлэгээ хийгээ явж байсан. Нэг гэрэл нь ажиллахгүй дотор мотор юм бааларцсан байгаа шүү дээ хараа. Нэг шавхаа. Oh my god. Яасан заван трейлер вэ? Эдний контрол энэ талтай байт юм багт. Шал ондоо юм шүү дээ. Шүүга ямар юм заван бэ хард шахуу үзсэн. Энэ талаа бас байт юм шүү дээ. Тийш хоёр талтай байт. Энэ трейлер гэхдээ ондоо юм байна. Банк трейлерийн банк юм. Цаа байт. Энэ connection cable байхгүй юм шүү. Байхгүй шүү. Хас нэрм. Хаваач. Хамаа. Хайде.
Энэ бас малаас чи эвдэрсэн юм шүү дээ. Come on. Энтэй. Хоёр байгаа юм байна. Нэг нь аяа бүтэн юм байна. Нэг нь эвдэрсэн юм байна. Бэлэг өвсөө энэ баахан даваан доор. Бэ. Лууч өөрөө салахаар боллоо. Бэлэг өвсөж байгаа солиотой. Ингээ явчих гинэ. За яах юм бэ? Ингэж хатаа магтаж зогсоол яах юм гэсэн чи. Наач механик байна уу надад чинь. Баахгүй гэсэн чи. Чи ингээ явчихаа тэгээд хүн зогсоогоо шалгах юм бол 1 сая зүгээр байсан гэж хэлнэ. Яах юм чам яг атик юу байна уу? Гэдэг байна уу гэсэн чи. Офис байгаа хачи шатдаг. Гэсэн байж орсон ч байна. Нет. Байгаа ч одоо өсөж. Ийм ат явж хийж байгаа шүү дээ манайх юм. Хэлж байгаа ч нэр ийм хөө гэл мэдлэг бол өөрөө сольж чадвартай байх хэрэгтэй. Бас нэг муу сайн ч гэсэн нэр Монгол хүн байна. Манай монголчууд угаасаа Монгол бахын орц тэрнүүдэд гар хөвжсэн болохоор тэгээд бас нэг юм туршлага шүү. Ийм хөө гэл мэдлэг тайны юм дээр бид нар жолоосоор солиод жижиг хажигдсан дугуй муугаас хийж болон чадвартай. Манай нэг яаж гэдэг тэр баста. Мчэнийг бол онцтой. Шүүгээр энэ айл гэл шатсан юм. Яг асах юм даа. Шүү. Пета захиргоо тарин билүү. Муухай шаван дээр нугаагаа ажиллаа. Бахаа. Хангано. Хангано. Сейчас. 자. 와, 나왔다. 최명강 은근사병으로 장학대기 뒷지고 나. 저기도 먹었어. 이거는 쉬워. 얘는 어디서 오른쪽 내 쉬운 것도 아니 오른쪽 봐야 진짜 더 오른쪽이 뒤쳤어. 나 쉬운 건 다가 타와. 오, 괜찮다. 근데 일단 앞에 딱 걸었어. 오가 자 봅시다. Бичээс намрын хаалгаар ухарч байна. Тэр шууд эндээс ухарчээ гээд парк дээр шууд л ухарчлаа шүү.
Cheers. Яг хоёр гурав. Онаа. Хурд. Та өнөөдөр хоцорч явж байна. Яах хоцорно шүү дээ. Нэг тавьчих. Энэ чинь тийшээ юм байна. Энэ дурааснуудыг ядахгүй яваас гэж. Нэг дэтний төсөө нөгөө дэлгүүрүүд дахиад явуулж байна. Оо, надаа юу авахгүй шүү дээ. Fuck. Нэг тархан дабл стак байхгүй. Тэрийг орж авах юм бэл. Oh my god, what's that? За асуулт гарсан. Вишаа ухарж авах гэсэн чи энэ машин паркалцсан. Вишаа дарах хэрэгтэй байдаг. Вишаа ухарж авч байгаа байхгүй. Тэгээ за жоохон тэгшлээд орчих гэсэн чи энэ машин паркалчлаа. Тааруулаа. Яг энэ хэцэндийн машин тэгэлж чадах юм. Таач. Ай жоохон чигээрээ ухарж байгаа л гарахаас хошуугаа эндээс нь жоохон гаргаж ирж байгаад наас нь жоохон гаргаж байгаа л тэгээд тийшээ. Бол энэ нэг машин мод гарч ирэхгүй юм шиг байна. За парк алчлаа. Парклаа хой баруулаад тавьчлаа. Парклаа дууссан чинь хүн гарч ирж байна. Яг парклаа дууссан дараа гарч ирж байгаа байхгүй.
За ингээд өнөөдрийн ажил ингээд дууслаа. Магадгүй өнөөдөр ирж тусалсан. Дүүгийн хүчинд өнөөдөр ирж тууслаа. Одоо ингээд хариндаа. За тэгээд блогтойгоо цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхан блогоор уулзъя. Тэр бай. Please subscribe my daddy channel.